NBA-ийн түүхэндэг шилдэг 7 point guards. За тэгэхээр 7-од Steve Nash байна. Тэгээд шууд ер нь статас нь яриад явчих юм бол Steve Nash 8.5 assist, 14.3 оноо, 1.7 steal, тэг 3 rebound тус нь бол дундчилсан байна. Яг career-та. Тэгээд Steve Nash болохоор 2 удаагийн MVP, тэгээд 8 удаагийн All-Star, 3 удаагийн All-NBA-гийн first team, тэгээд 2 удаагийн All-NBA-гийн second team, тэгээд All-NBA 2 удаагийн third team байгаа. Тэгээд 5 удаагийн assist-ийн лидер болж байсан. Тэгээд 4 удаагийн 50-40 клубын гишүүн болж байсан. Тэгээд 13 дугаараа Phoenix Suns багт мөхөлж байсан. Тэгээд NBA-ийн топ 75 тоглогчийн нэг юм аа. За тэгэхээр 6-ад Chris Paul байна. Тэгээд тэрээр 9.4 assist, 17.5 оноо, 2.1 steal, тэгээд 4.5 rebound дундчилсан байна. Тэгээд карьерийн амжилтын хувьд бол 12 удаагийн All-Star MVP, 4 удаагийн All-NBA-гийн 1-р баг, 5 удаагийн All-NBA-гийн 2-р баг, тэгээд 2 удаагийн All-NBA-гийн 3-р баг болж ижээ. Тэгээд 7 удаагийн All-Defensive team-ийн 1-р баг болж иж. Тэгээд 2 удаагийн All-Defensive team-ийн 2-р баг. Тэгээд Rookie of the Year болжсэн. Rookie-гийн 1-р баг, 5 удаагийн assist-ийн лидер болж байсан, 6 удаагийн steal-ийн лидер бас болж ижээ. Тэгээд NBA-ийн топ 75 тоглогчийн нэг. За 5 дахь Isaiah Thomas байна. Тэрээр 9.3 assist, 19.2 оноо, 1.9 steal, тэгээд 3.6 rebound энэ бол тус дундчилсан байна. За тэгээд карьерийн амжилтын хувьд болохоор 2 удаагийн авраг, финалийн MVP, 12 удаагийн All-Star, 2 удаагийн All-Star-ийн MVP, All-NBA-гийн 1-р багт 3 удаа, All-NBA-гийн 2-р багт 2 удаа, бүх Rookie-гийн 1-р багт, тэгээд assist-ийн лидер, тэгээд NBA-ийн бүх топ 75 тоглогчийн нэг юм аа. За 4 дахь John Stockton тэрээр 10.5 assist, 13.1 оноо, тэгээд 2.1 steal, тэгээд 2.7 rebound тус ер нь дундчилж байсан байна. Тэгээд John Stockton-ы хувийн карьер амжилт нь болохоор 10 удаагийн All-Star, All-Star-ийн MVP, тэгээд 2 удаагийн All-NBA-гийн 1-р баг, 6 удаагийн All-NBA-гийн 2-р баг, тэгээд 3 удаагийн All-NBA-гийн 3-р баг байна. Тэгээд 5 удаагийн бүх хамгаалтын багийн 2-р баг, 9 удаагийн assist-ийн лидер, 2 удаагийн steal-ийн лидер, NBA-ийн топ 75 тоглогчийн нэг байгаа. За тэгэхээр 3 дахь баринд Oscar Robertson байна. Тэрээр 9.5 assist, 25.7 оноо, тэгээд Oscar Robertson үед steal block тоолдог байсан. Тэгээд 7.5 rebound тус дундчилж байсан байна. Oscar Robertson-ыг болохоор Westbrook-ийн өмнөх triple double мангас дээр нь маш сайн мэднэ. Тэгээд түүний гаргаж ирсэн амжилтуудаас дурдвал NBA-ийн авраг, MVP, 12 удаагийн All-Star, 3 удаагийн All-Star-ийн MVP, 9 удаагийн All-NBA-гийн 1-р баг, 2 удаагийн All-NBA-гийн 2-р баг, Rookie of the Year болж байсан. 6 удаагийн assist-ийн лидер болж байсан. Тэгээд NBA-ийн топ 75 тоглогчийн нэг. Тэгээд 2 багт буюу Sacramento Kings болон Milwaukee Bucks 14 болон 1 дугаартай нөмрөө мөхөлсөн байна. За тэгэхээр 2 дугаар байна. Хүн бүхний хайрт Stephen Curry байна. Тэрээр 6.4 assist, 24.8 оноо, 4.7 rebound, тэгээд 1.5 steal тус юм бол дундчилсан байна. За тэгэхээр Curry-гийн хувийн амжилтыг ярьцгаа яриулах юм аа. За тэгэхээр Curry 4 удаагийн авраг болж байж, тэгээд 1 удаагийн финалийн MVP, 2 удаагийн MVP, 10 удаагийн All-Star, тэгээд 4 удаагийн All-NBA first team, 4 удаагийн All-NBA second team, 2 удаагийн All-NBA
third team болж үжээ. Тэгээд 2024 оны clutch player тэгээ 2 удаагийн 3 шидэлтийн авраг болж байсан. 2 удаагийн онооны лидер болж үж. Тэгээ 1 удаагийн стилийн лидер болж үж. Тэгээд 3 шидэлтээр лиг тэргүүлсэн. 8 удаа тэргүүлжсэн байна. 50-40 клубыг 4 удаагийн free throw-гоор лиг тэргүүлсэн нь болж байж. Тэгээд NBA-ийн топ 70 тоглогчийн бас нэг за нэг тийм Magic Johnson тэгээд тэрээр 11.2 assist, 19.5 оноо, 1.9 steal, тэгээд 7.2 rebound ер нь бол тус дунжсан байна. За тэгээд Magic Johnson-ы амжилтуудаас дурдвал 5 удаагийн авраг байгаа. Тэгээд 3 удаагийн финалийн MVP, тэгээд 3 удаагийн MVP, тэгээд 12 удаагийн All-Star, 2 удаагийн All-Star-ын MVP, тэгээд 9 удаагийн All-NBA-ийн 1-р баг, тэгээд 1 удаагийн All-NBA-ийн 2-р баг, тэгээд Rookie-ийн 1-р багт тэгээд 4 удаагийн assist-ийн лидер болж исэн, 2 удаагийн steal-ийн лидер болж ижээ. Тэгээд NBA-ийн топ 75 тоглогч юм бас нэг. Тэгээд тэр 32 одоо дугаараа Lakers-т мөнгөсөн байна. За тэгээд Magic Johnson-ыг угаасаа нэгдүгээр байранд оруулсан гол шалтгаан бол тэр талбайд байгаа бүх тоглогчийг тоглуулж чаддаг байсан. Талбай хаанаас ч пассыг өгч чаддаг байсан. Яг үүндээ point guard те Монголоор одоо холбоон тоглогч. Тэр холбоон тоглогчийн гол үүрэг бол тэр талбай дээр байгаа бүх тоглогчийг одоо оноо авахулж, тоглуулж, талбай дээр тэг жанжин мэт байх хэрэгтэй. Тэгээд Magic Johnson бол үнэхээр тийм маш мундаг passer байсан, маш мундаг тийм playmaker байсан. Угаасаа тэрийг бүгд мэдж байгаа. Дээрс нь ингээд Kareem гэмтэд одоо ингээд финал дээр гарахад одоо сүүлийн тоглолтод одоо тийм Magic Johnson төвдөр тоглоод шүү дээ. Бүр Kareem байхгүй. Тэгээд авраг авч ирсэн гэд бодоход бүр rookie дээ шүү дээ. Тэгээд бодоход ер нь бол Magic Johnson ялчгүй нэгт ороод байгаа юм л та. Тэр нь бол энэ дээр маш олон байр суурьтай байдаг. Тэгээ Curry Magic Johnson гэж хоёр хуваагддаг. Тэгээ амар олон хүмүүс. Миний хувьд бол ялчгүй Magic Johnson байна.